Хай зүртүүд минь ээ. Тэгээд 2025 оноо дуусахаас өмнө та нартай урт гайд бэлдснээс гадна Carry Store-тойгоо хамтраад giveaway зарлаж байна. Нийтдээ 11 азтанд тодруулна. За тэг яаж оролцох вэ гэхээр манайхан бол оролцоод сурцсан штеп мэднэ. Нэгдүгээрт Carry Store аниме дэлгүүрийн хаан Facebook хуудсан дээр лайк дарна, эсвэл follow хийчин. За хоёрдугаар болохоор UK admin-ийнхаа UK доорзраа сайки гээд Instagram хаягийг дагчна. За хоёр дагах хаягаа болохоор би тайлбар хэсэгт нь оруулчих линкийг нь тэгээд хамгийн гол нь намайг дагсан Instagram хаягийнхаа нэрийг нь одоо энэхүү контентийнхаа доор нь сэтгэлдээр нь оролцоон гэж шууд биччихнэ гэсэн үг. Тэгээ атснаа 7 хоногийн дараа тодруулна. За тэгээд тодруулахдаа болохоор манайх рандомор шууд лайв хийгээд тодруулчдгийг бүдрээ мэдэн штэ тий. За шалгарсан атснууд юу хаачих вэ гэхээр нэгдүгээр байранд Carry Store-оос хүссэн аниме хүүдийг авах боломжтой. За 2 дугаар байранд хүссэн гоё аниме подвалка авах боломжтой. 3 дугаар байранд болохоор амин хөөрхи ийм нөгөө манайх чан Carry Store чи янз бүрийн фигурнууд зардаг шүү дээ. Энэ фигурнуудээс хүсснээ сонгоод авах боломжтой байгаа манайхаа. За тэгээд үлдсэн 7 хүн нь болохоор Carry Store-оос тусгай бас гарын бэлгтэй. Тэгээ UK admin-ийн зүгээс болохоор нэг оролцогчтой мэдээж өөрийнхөө тусгай гарын бэлгийг бэлдсэн байгаа. За ингээд нийт 11 хүн тодруулах учраас манайхан бүгдээрээ бас олон хүн шалгарах боломжтой гэсэн үг. Тэгээ бүгдээ оролцоорой. Ингээд шинэ ондоо бүгдээрээ аз хиймэртэй, тэгээ аз жаргалтай, гоё оноо ухтцгаая гинэ. За ухтцгаая. Тэгээд шинэ гайдаа хүлээж авцгаая манайхан. Хай зүрхнүүд минь өнөөдөр та бүхэндээ 2020 онд гарч байсан үнэхээр гайхалтай бүтээл болох Nobles анимыг бүрэн ихээр нь ярьж өгөхөөр бэлтгэлээ. Ингээд шууд гайд руугаа орцгоё. 820 жилийн дараа Cadence Drama The Rise авснаасаа сэрэх болно. Түүнийг язгууртан гэдэг бөгөөд энэ нь бүх цэвэр цус язгууртнуудын хамгийн дээр ноёрхож байгааг илтгэж байгаа гэсэн үг. Райс сэрснийхээ дараа шууд л нэгэн сургууль дээр очиноо. Энэ сургуулийн захирал болох Франкенштейн нь Райселд насан туршдаа зүтгэх үнэн ч албатна. Одоо нас Франк гээ явчи. Рай он удаан жилийн турш унсан учраас хүмүүний ертөнц түүний өөрийнх нь язгууртнуудын бүс нутагч гэсэн яаж өөрчлөгдсөнийг огт мэдэхгүй за. Ер нь бараг л шинэхэн төрсэн хүүхэд шиг л байгаа, хүчнээс нь бусдна. Тийм учраас энэ ертөнцтэйгөө мөр зэрэгцэн алхаж мэдээлэл олж авахын тулд Франкийн сургуулийн нэгэн ангид шилжин орсноор бүх үйл явдал эхэлнэ. Энэ үед холбоотон гэх байгууллагын тушаалаар M21, M24 гэх хувирсан туршилтын тусгай хүчтэй хүмүүс тэр авсанд маш их хүч агуулгадж байгаа талаар мэдээлэл авсан бөгөөд авсыг хаана байгааг хайсаар л. Авсыг уснаас гаргаж ирсэн хэдэн хүмүүсээс мэдээлэл авах гэсэн ч огт мэдгүй. Тиймээс бодлыг нь уншиж тэр хаваар харагдсан сургуулийн сурагчийн царайг олж хараад тийш явахаар болж байгаа. Райман анх удаа хүний ертөнцид амьдарч анх удаа рамен, кимчи гэх зүйлийг идэж үзэж байгаа. Нилээн хідэн найзуудтай болцоо явж итэл авсыг хайсан нөгөө хідэн бүлэг хүмүүс манай эдрүүд дайраад яг уу энэ удаад тэгсгээд л асуудалгүй мултарчдаг. Эдгээр M21, M24 гэх хүмүүс багасаа л туршилтын газар өсөж торнон бүтггүй туршилтууд бие дээрээ хийлгэснээс болж тодорхой хэмжээнд хувьсан өөрчлөгдсөн туршилтын туулайнууд хүн зэвсэг болсон гэсэн үг ээ. Хэрвээ тэр авсыг л олохгүй бол холбоотон байгууллагаас энэ хоёрыг ч ихсэн зүйл дуусгана. Дахин холбоотны байгууллагын маш хүчтэй Жек Мари хоёр авсны араас ирж харсан байж болцсошгүй 3 сурагчийг барьцаалж үүгээрч зогсохгүй Жек M4-лүүд ярьч. Марин M21-ийг устгахаар аль хэдийн шийдчихжээ. Жек Мари хоёрыг нөгөө хоёр бол угаасаа дийлэхгүй хамаагүй илүү хүчтэй. Хүүхдүүд харин юун авс яг юу болоод байгааг ч ойлгохгүй. Рай Франк хоёр маань сурагчид аюулд орсныг мэдээд даруйхан л байгаа газар руу очсноор Франк Маритай халдс тулалдан M21 Райг дагуулan хүүхдүүдийн байгаа газар руу явна. Мари хит их хүчтэй айсан тул Рай Франкийг өөрийнхөө хүчний хоргийг сул тавьж дайснаа устгахыг зөвшөөрснөөр том дуграад байсан энэ хүүхэн дуслаа гэж. Доош ороход хүүхдүүд айцсан Райг хараад чаавал санаан зовж байгаа юм чинь Жек M24-ийг аль хэдийн алчаад л юугаа хараад байгаа новшвэ хурдхан алаад өгье гэл амар томрол очсон биш хүл гараач хөдөлгөж чадахгүй шууд Райын өмнө сөхрөөсгий. Жекийг оюун санаагаар нь удирдан цосон талбай гэх хүчээ ашиглан жижи болгож байгаамаа. Үзэгдэл солигдоход Япон улсаас өөр улсад маш том аллага үйлдэж байгаа DA5 гэх захиалгаар аллага үйлддэг хөгжтэй этгээдүүдийн талаар гарна. Ингээд DA5 баг тусгай даалгавар аваад Япон улсын зүг.
Харин нөгөө талд шинэвүү, хануунаар болсон зүйлийн талаар юу ч мэдээгүй юм шиг явж байгааз учир нь тухайн үеийн ай санамжийг нь Рай устгацсан байгаа. М21 мэдээж энэ сургуулийн бие хамгаалагчийн ард түвшин ажиллаж байгаа болж таарч байна. Ер нь бол холбоотон гэх энэ байгууллага нь юр бусын туршилт шинжлэх ухааныг агуулсан хүмүүсийг алалгын зэвсэг болгон бэлтгэдэг. М21 тэр туршилтынх нь нэгэн бүтлгүү үр дүн. М21 хамтран зүтгэдэг байсан М24 үжээгт алуулсан одоо бол очих газаргүй холбоотонд баригдах юм бол шууд л өвхөөс өөр сонголтгүй болсон. Тиймээс Рай, Франк хоёртой хэсэг хамт амьдрахаар болно. Сургууль дээр бол за тэгэд Рай маань од цаашаа за охтууд үнэхээр унаж тусна крашлдаг. Он удаан жил ундцсан гар утас гих зүйлийг ч Рай мэдгүй, найзууд нь хажууд нь жижигхэн юм барьчаад хоорондоо яриад байгааг анзаараад Франкд бараг гомдлоо. Хүмүүс жижиг зүйл бариад хоорондоо яриад байна. Би яагаад ийм гоё юм байхгүй байгаа гэснээр хамгийн сүүлийн үеийн загварын тасархаа утас аваад өгсөн байдیں۔ За энэ үеэр сургууль дээр хідэн хулиган багийнууд ирэл тэр хуваар чинь түүвэж гин. Яасан гэхээр шинэвүү зүгээр л гарцаар гарч байгаа нэг эмэгтэй тусалсан чи найз охиныг минь үтсэн гэд учир утгагүй дайраад М21 маань тэл күүлээ барьж дийлэхгүй бүгдийг нь асуудалгүй харгалж байгаа юм л та. Яа харахгүй хүчтэй л дээ. Гэхдээ гаднаа хэдий хүчтэй харагдаж байгаа ч гэсэн өөрөөс нь гадна олон найз нөхд нь холбоотон байгууллагын туршилтын туулай болж амнасаа алдсан учраас маш их сэтгэл санаагаар унж байгаа. За DA5 алан хэдгчид баг шин даалгавраа биелүүлэхээр Япон улсад иржээ. Гэтэл Райт төстэй зүстэй цав цагаан хувцас өмсөн хоёр этгээд бас л нөгөө авсыг хайж ийна. Юу болоод байна те? Бүр нөгөө сургуулийг нь олоод ирсэн Франктай уулзж байгаа. Эрэгтэйг нь Режис, эмэгтэйг нь Сера гэдэг. Франк бол хараал за ерөөсөө энгийн хүн биш. Ялангуяа Режис Райта энэ тэнцвүүс хүчтэй байж магадгүй мэдрэмж төрж энэ хоёрыг язгууртнууд байх боломжтой гэж таамаглаад Режис, Сера хоёр ч гэсэн сургууль сурмаар байгаагаа илэрхийлж Райта нэг ангид орлоо. Энэ бүхнийг гаднаас ажиглаж байгаа М21 анзаараад та нар угаасаа хүн биш гэдгийг чинь би мэдсэн. Одоо надаас зүгээр нуулгүй ямар учиртай хүмүүс гэдгээ тайлбарлаач гэсэнд Франк ч зөвшөөрч тайлбарлана. Тэгэхээр эрт дээр үед олон мянган зуун жилийн өмнө шинжлэх ухаан, соёл иргэншил, технологи одоогийн цаг үе шиг хангалттай хэмжээнд хөгжөөгөө байхад хүмүүний ертөнцийнхэн маш сул дорой хүчгүй байсан. Аратан амьтдаас эхлээд гаднах орчин байглаа сайхан айдастай амьдарсаар иржээ. Харин тухайн цаг үед хүн төрөлхтөн язгууртнуудтай уулзсан. Үүнээс хойш хүмүүс язгууртнууд хамт оршин тогтнож байлаа. Язгууртнууд гэдэг нь хүн төрлөختөн байгаль бүх зүйлээс давсан маш их хүчтэй энэнийг ч ард иргэд хүлээн зөвшөөрөн итгэж ямар нэгэн асуудал, гамшиг, хор хөнөөл болоход хүмүүсийг зөвхөн язгууртнууд хамгаалсаар ирсэн. Ноблес гэх язгууртнууд тэр л үеэс эхлээд өөрсдөд нь оногдсон энэ их хүчийг өөрөөс нь сул дорой байгаа хүмүүсийг хамгаалах гэж ирсэн хэмээн итгэж үүргээ биелүүлсээр өдийг хүрчээ. За энэ түүхээ яриад манай хоёр гэртээ ороод ирсэн чи шинэвүү, ханвүү, Режис, Сера бүгд зорчлоод ирсэн. Гэр орон бол нохойн хороо. Хөөх юм Франк маань үгээ хэлээл уура бараалс нэр өнсгөлжингийн ажиллаа хийж байгаа юм чи. Тэгсэн чинь Режис, Сера хоёр очих газаргүйгээд бас л эднийд амьдрахаар болчдөг. Тэгэхээр одоо Франк, Рай, М21, Режис, Сера бүгд нэг гэрт амьдарч эхэлж байгаамаа. Сера маань нэлээд анзаарахтай болохоор М21-ийг холбоотон гих байгуулахад ажиллаж исэн байж магадгүй, авсны талаар мэдээлэлтэй байж болцсошгүй гэдгийг мэдчихсэн. Режис бол хиг ёг гэдэл асуушт. Нөгөөх нь бас мөчөөгөө өгөхгүй. Чам шиг бацгаан зүгээр загнуулаад далан болчрохоогоо тоочно гэж гонжийн жоо гэл жаахан тулалдж байгаамаа. Энэ хоёр ер нь байнга хэрэлддэг л дээ. Хамгийн наад зах нь чиний гомин их байна, миний гомин бага байна гэх мэтчлэн явган хэрүүл бол тасрахгүй л дээ. За тэгээд гадаадаас ирсэн DA5 гээд 5 алуурчд байгаа шүү дээ, тий. Энэ 5 чинь M21, M24 болон Джек, Маринараг хаануугаа, Авс хаанаага гээд бүх мэдээллийг олох гээд хайгаад л байгаа. Сургууль дээр харин манай идэвхжээл хийсээр 157 см өндөртэй ханвуу маань Режис амар сайн. Найзаа хоёулаа адилхан өндөртэй биенлээ. Намайг хүмүүс эрэхтэй ирнэ. Тагжгар бацгаан гээд дээрлэх гээд байдаг. Намхан хүмүүс сул дорой биштэй гэл. Режис ч тийштэй. Яахаар намхан хүмүүс сул дорой байдیں۔ Харин бид нарыг намхнаар доромжилж байгаа чапакууд арчаагүй гэсэн үг гэл амар яриа нийлж байгаа юм чи яах юм.
Хануу маань хичээлийнхаа хажуугаар компьютерийн програмууд сайн мэддэг болохоор цагдаа ахынхаа ажилд туслаад програм руу нэг хакер чинь нэвтэрсэн гээд тэрийн амьдаа засчих гээд хамгаалалт нэмэх гэсэн биш таавтай хоёр талаас үзэж тарж байна. Таавч энэ яваа насандаа ийм сайн программисттэй учирч байсангүй уулзаж үзэх юмсан гээд чат бичсэн чинь тэрийг нь шинэвүү санаандгүй уншаад найзаагаа эргэтэй хүн сонирхдаг гээд буруугаар ойлгоод өмнөөс нь бараг уйлаад байгаа юм шүү. Ямар ч эвгүй багийнууд M21-ийн байршлыг олцсон. Цаадгачин харин яг өнөөдөр ажилласаа гараад хоолын хол усанд хаясан чулуу шиг явна гэж бодсон боловч DA5-нд шууд л баригдчихэв. Харгас Shark байнга иддэг хаамар хоёр бол өшөөлгүй л дээ. M21 тулдаатч барахгүй, Regis ааштай ч гэсэн хамгаалах гээд ирсэн боловч энэ хоёрыг өөрийнхөө асуудалд орооцолдуулж, аюулд оруулахгүйгээд би өрн бол уруугч байсан, тустай даалгавартай байсан, хэрүүлж бацаа миний асуудалд битгий оролцгээд гомдоогоо явуулцдаг. Тэгэл амар уурлаад гэртээ очиод M21-ийг хамгаалъя гэсэн чи ерөөсөө зөвшөөрсөнгүй ийм асуудал боллоо гэдгийг Франк сонсоод за окей. Ер нь нөгөө холбоотны явуулсан хүмүүс байх нь гарцаагүй гэдгийг ойлгож байгаа. Авсны араас л яваад байгаа штэ. Авснаасаа Райг гарч ирснийг ч мэдэхгүй байгаа. M21 амьдаа энэ эдийгээ л аюулд оруулахгүйгээд за яах вэ? Мэдээлэл өгье та нарт. Оронд нь та нар надтай яг адилхан дуршилтад орсон миний найзуудын мэдээллийг олж өг гэсэн болцол тавьж энийг нь хүлээн зөвшөөрнө. Энэ үеэр бүгд Франк захирлынхаа гэрт сайхан хоол унд хийж идэнгээд хүнсээ цуглуулад шинэвүү Сера хоёр хамт явж ирсэн чинь болонд нөгөө алуурчдын нэг болох Такиог хэдэн гаруй дээрлэгч чинь шинүүч сайн залуу юм болохоор өмөрч хамгаалаад танилцаад баярлалаа илэрхийлээд салцгаад юм. Энэ алуурчдын Такио бол аюул сайн дуршгүй за. Яагаад энэ бүлгэмд байгаад байгаа гэхээр холбоотноос дүүгэнд барьцаалцсан дүүгийнхээ төлөө л ингэж явж байгаа юм лээ. Нөгөө талд ханвуу мэрэгжил нэг дах таавтайгаа уулзсан таны чадвар ёстой кул гал гэдэл ах トゥ угийн барилдлах хийгээд хаяа сайхан уулзаж ажлынхаа талаар ярилцахаар болтیں۔ Даанч D5-ын толгойлогч нь M21-ийг нөгөө авсны талаар ам нээхгүй болохоор хамт явж исэн найзуудыг нь ахад барьж авах гээд үрэг өгцөн. Үүнийг анзаарсан Regis өөрөө гүгээд л очино. Shark-тай угаасаа халз үзээд Regis хангалттай дийлнэ. Тийм болохоор аюу байлаар арга ашиглаад дугай дагаж явахгүй бол ханвуу шинэвүү хоёрыг ална гэд сүрдүүлчихэж байгаа. Энэ хоёр мандгүй ямар ч гимгүй ажгаад нэг юмд өртчүүд ах юм аа. Орой олцоод байхад нөгөө хэд нь ирдгүү Франк Рай Сера 3 ясаа цайдл хүлээж байгаа юм чи. Сүүлдээ Сера Regis-с холбоо тасарсныг мэдрээд олж ирэхэр болж байгаа. Язгууртнууд хоорондоо шууд оюун бодлороо харилцаж холбоо тогтоож чаддаг хүчтэй ахгүй юу? Regis-ийг онцгой хүчтэй хүмүүсийг барихын тулд гаргасан тусгай гаваар гавлцсан Бахтава хангаад л инээгээд л Regis-с хүртэл авсны талаар асууна. Манай хоёр харин сэрээд бүр шок заа. Ангийнх нь Regis-ийг гавлцсан, дээр нь сургуулийн хамгаалагч нь юм асуухаар юу ч дуурахгүй, хажуугаар нь ханвуугийн саяхан танилцсан сайн ах таав нь муу тал болцсон байхаар бүр гайхалгүй яхав дээ. Тэгээд юу болоод байгааг асуухаар хэн ч юу ч хэлэхгүй. Хүүхдүүд аюулд өртсөн л бол дөрмийн дагуу Рай, Франк хоёр бол тэнд очихоос өөр сонголтгүй. Учир нь авсны эзэн нь Рай өөрөө байгаад байна штэ. Бид нар авсыг л хайгаад байгаа. Сера орсон даруйда бүдүгэ хаамартай тулдаж эхэлж байгаа. Сера маань овгийн ахлагч гэж явдаг. Тэгэхээр бас л нэлээд хүчтэй гэсэн үг. Дээд талд Франк Такиото тулдах чинь Рай хүүхдүүдийг аврахаар доошоо буун. Гэхдээ буугаас өмнө халаасандаа хийсэн рамена гаргаж ирээд гоймгоо түүхийгээр нь нэг сайхан хазаж аваад орхоо мэдлгүй яхав дээ. Раменд дуртай л да цаадах чинь. Shark бол энэ дундаасаа нилээн эвгүүгээр юу ч болсон алчи тамлчи гэж дайраад байдаг. Шинвүүг сүулдэ бараг л алах гэж байхад M21 тэднэртээ сургууль дээр өнгөрөөсөн богинохон мөчөө дурсан санаж тэр идэл түүнийг яг хүн чигээр нь хайрцаж хүндэлсэн гэдгийг ойлгоод амьд энчин тавиад Shark-тай үзэж тарнаа. Сэтгэл байвч үнэндээ л хүч мөхсдөж Shark-ийн хажууд ялагдал хүлээхийг мэдж байгаа хэрнээл нөгөөдөө хамгаалсаар ааштай Regis маань яхав дээ хэдий хэрэлдэг ч гэсэн бас найзаагаа яаж ингэж өгөхийг нь хараад зүгээр хэвтээд авахаа гэд ухаарсан бололтой M21-ийг ухрааж өөрөө үзэж тарж байгаамаа. Regis гараад ирсэн чи Shark мэдээж ялагдах тал руугаа чиглээд ирлээ шүү. Энэ одоо байгаа хүчнээсээ илүү олгодог сонин юм шиг юм идээд дайраад идэв за D5-ын тэгсэн ч ялагдаад байсан болохоор эдний толгойлогч Кранс нь үнэн юм уу? Shark-ийг одоо ингэж зүгээр хүчээ надад хүчөх гэснээ багийнхаа хүнийг алаад хөвчийг нь сороод авчдаг. Тэгэхэр одоо DA5 багийн ахлагч Крансыг Regis дийлхээсээ нэгэнд өнгөрсөн.
Ямар тач Сера маань Хамрыг байхгүй олгоод зохицуулж байгаа. Франк Такиог ч гэсэн өлхөн дийлгүй яхав. Такиоч одоо ингээд өгсөн ч харамсахгүй олон гим зэмгүй хүмүүсийг алсны төлөөс минь энэ болгол гэд тоож байгаа юм алгаа. Нөгөө талд мэдээж Красиг ганцхан буулгаж авах нэгэн бол Рай. Рай орж ирмэгцээ. Би чамд хөдлөх зөвшөөрөл өгөөгүй байхад битгий хөдөл гээл. Ёстой жинхэнэ нүдэрэ бөмбөлзүүлнэ. Нөгөөх нь бүр яагаад би хөдлөхгүй байна? Миний хүл гар яач ваа гэсээр зүгээр оюун бодлоор нь сийг адаад удирцаар. Крас ялагдаж байгаагаа мэдээд шууд тааг нөгөө эмээг ял суугаад миний бай болоод миний өмнөөс үхч гэж яах шиг үнэн зэмүү. Тао энэ үед эмээ уухгүй хэсэг гүрийгээд одоо үхсэн ч яах вэ гээл дайрна л та. Рай таог аварч энэ бүхнийг өөрийнхөө супер хүч болох цусан талбайгаар дуусгаснаар DA5-ын Hammer, Crans, Shark 3 дуусж байгаа. За энэ цусан талбай үзэгдлийг нүдэрэ харсан Regis бүр шок. Эн чин зөвхөн цусыг л удирдах чаддаг нэгний ашиглаж чадах хэмжээшгүй орон зай хүч. Бүх зүйл дуусаж өглөөс ирэхэд Такио, M21 Тao бүгд л амьд минь сайхан сэрж гин. Нэг ширээний ард яг л гэр бүл шиг сууцхаагаад хоолоо идэнэ. Гэхдээ мэдээж Regis M21 2 маань дөрмийн дагуу хэрэлдэх нь ойлгомжтой. Тэгэд хоолоо идэж дуусчаад M21 сэтгэлээр унтсан өөрийгөө хинт ч хэрэггүй амтан мэтэр бодцсон байж идэл Рай ирээл. Өөрийнх нь жинхэнэ хүчийг гаргаж харуулад чи өрөөсөө сэтгэлээр унах шаардлага байхгүй. Би төрхөн зүрх хүчийг чинь харууллаа. Тиймээс хин нэгэнд чи хизээ нэгэн цагт хэрэгтэй болно гэснээр овоо сэтгэл нь сэргсэн болов гэлтэй. Таа харин Такиод аимшигт үннийг дийлгэн тэр нь юу гэхээр Такиод эмхтэй дүү гэж байхгүй байгаачгүй зүгээр л тархинд нь тийм хуурамч дурсамж суулгаад дүүг нь барьцаалсан гэж итгүүлээд өөрсдийнхөө доор тэр байгуулга нь ажилуулад байсан байгаа юм. Таа Такио хоёр ч гэсэн энд удаан байгаад байвал бусаддаа гай олно гэд эндээс явах гэдгсэн чинь манай M21 анх удаа өрөөсөө гарахааргүй үгийг хэлдэг. Тэр нь манай хоёрыг энд амьдруулад өгөөч ээ. Учир нь яг л надтай адилхан туршилтаар орсон хохирсон хүмүүс. Тиймээс бүрэн ч идгээгүй байхад ингэж яавал аюултай гэснээр дахиад хоёр хүн амьдрахаар нэмэгдлээ. Өнөр бүл гэдэг шиг л. Том тулаан болсны дараа манайхан бүгдээрээ хичээл сургуульдаа тайван орцгоно. Такио та хоёр маань сургуулийн хамгаалагч болцсон 3-3 хөөхөн өндөр ахнар гараад ирсэн болохоор октод хичээлдээ явах дуртай олцсон бөөн баяр бүгдийг нь л крашлж байгаа юм чи. Манай гурав байгаа байдал нь л октодыг татах увцтай учраас шинэвүү хайрын зөвлөгөө авах чам. Гэхдээ болдог хідээсээ мөн авба. Учир нь шинэвүү маань Серад дурлцсан баларсан. Чааваас энэ хэдий өгж байгаа зөвлөгөө нь гэж бүтэхгүй. Сүулдэ цаасан дээр захиа бичээд өгөх үү гэсэн чи бичих үгээч мэдгүй базаад л хайчна. За тэг яадаж сакс тоглоод бүгд шинмүүд бууж өгөөд цаатгыг чинь Серад дог харагдуулна гэсэн ч тэрийгэ мартаад хоорондоо чин сэтгэлээсээ үзэлцээд тоглоод байдаг буян маа нэр. Сэтгэлээр унсан амтан би яагаад ийм азгүй юм болоо? Октод яагаад намайг тоодгүй юм болоо гэж баг уйлах гээл ажид Сера ирсний нөгөө захиаг нь гаргаад ирсэн базаа тайцсан штэ тий уг нь тэрийг нь дэлгэж аваачаад Рай өгцөн байж таардیں۔ Серач шинүүд хандан зүгээр дээ би чиний сэтгэлийг мэдсэн хүн тайртай олно гэдэг чинь буруу зүйл биш. Хүн байгаагаараа байхдаа л хамгийн дур булаам гэж боддог гэл их л ээлдгээр хүлээж авдаг. Гэхдээ зөвшөөрөөгүй л дээ. За төд өдөлгүй захирлын да цугларлаа. Хануу шинүү хоёр маш том асуудлын гэрж болсон тул ай санамжийг чинь арчна. Өмнө ч гэсэн ингэжсэн. Учир нь гэрч гэдэг хүмүүс цаашид өөрсдөө амь насаа алдаж магадгүй аюултай учраас гэд тайлбарлтыг. Манай хоёр ч уйлж унжаал та нарыг ямар ч хүмүүс хэлсэн бид хоёр найзаа гэж хүлээн зөвшөөрнө. Тухайн үеийн л болсон үйл явдлыг л харчин үздэй. Бид хоёрын та нарыг гэсэн найзын мэдрэмж хизээч алга болохгүй үздэй гэж хөөх юм. Дарбат л авиулаад ой санамжаа арчуулаад маргааш нэстэ юугаач санахгүй юу ч болоогүй юм шиг л явж байна. Энэ үеэр нөгөө талд язгууртнуудын бүс нутаг болох Лукедониад эзэн Раскрейн хүний ертөнц рүү авсны мэдээлэл олохоор илгээсэн Regis Sera хоёроос холбоо тасарсан учраас араас нь дахин нэг язгууртан овгийн ахлагч болох Гэжүтэлийг илгээж байна. Яа, Гэжүтэл үнэндээ л күүлэн барьж дийлэхгүй өвөө байдаг. Нөгөө хоёр нь өвөөгөө хараад хүндлэл үзүүлж сөхрөлгүй яав. Regis-ийн төрсөн өвөө юм бэлээ. Гэжүтэл Рай Франк хоёрыг ч ялгаагүй таньдаг бөгөөд Райг илт хүндлэн ярилцаж авсан дотор байсан язгууртныг Рай гэдгийг ч бүр мэдчихсэн болж таарсан. Райг 820 жилийн турш нойрсон байх үед Лукедониа бүс нутаг тис өөр болсон. Мэдээж язгууртны хувьд бол үүрдийн нойр гэдэг нь өвхлөл гэсэн үг. Өмнөх эзэн хааны охин Раскрейс амаа эзний судлыг авч тентхийг удирдах байгаа хэдий ч 820 жилийн турш зөвхөн Райг хайсаар байж. Яагаад гэхээр
Раскрей өөрийнх нь аавыг Рай үхэл хүргэсэн гэж хардж байгаа. Гэвч Райг хамт Лукедони руу буцаж үл ойлголцсон асуудлыг бүгдийг цэгцлэн асуудлыг одоо шийдээч гэсэн ч гэсэн Рай эрс татгалзаж хүний ертөнцид хэсэг хугацаанд байхыг илүүд үздэг. Гэхдээ гişүтэл Франкт ясны дургүй юм билээ. Одоо 820 жилийн өмнөх үйл явдлууд гарч эхэлнэ. Франк олон зуун жилийн тэртээ маш олон язгууртнуудыг хөнөөж устгаж байсан. Франк бол язгууртан биш хүн байхгүй юу? Өөрийн гэсэн тусгай хүчээ өөрөө олж авсан язгууртнуудыг тухайн үед маш их үзий яддаг. Учир нь энгийн ард иргэд хүмүүсийг сул дорой хүчгүй гэж дорд үздэг. Өөртөө болохоор он удаан жил ямар ч зовлон зүдгүүргүй амьдардаг байсан гэж боцоор ирж л тээ. Өмнөх эзэн хаан Райд бүр үнэхээр сайн ханддаг. Райын хувьд Лукедониод ганцаархнаа алс холын хашид амьдардаг байсан ч буцаад хүрээ дээр эндээ хідүүлээ олуулаа бай. Тусдаа том өрөө, хувийн үйлчлэгч хамгийн амттай хоолоор таслахгүй гэх мэт саналуудыг тавьсан ч үргэлжийн мөнхөд ганцаараа байх сонголтыг Рай хийж татгалцаар ирсэн. Учир нь Ноблес үрдмөх ганцаараа байх л тавилантай. Тухайн үед ахлагч нар язгууртнуудын ангууч гэгдэх Франкийн сургийг гаргасан талаар эзэн хаандаа мэдэгдээд яаралтай түүнийг барьшлах тушаал авч овгийн 2-2 ахлагч цэргүүдтэйгээ очсон ч цэргүүд нь бүр юу ч болохгүй бараг л чигчийн урууныхын чилээг гарахгүй гэдэг шиг Гэжүтэл болон Керти хоёр буулгаж авах гээд нилийн тулалд нь гэмтэл аваад тулааны газраас Франк зугатаад явчихна. За шархтаад зугатаж оргонсон газар нь Райын ганцаараа амьдардаг харш. Энэ үед анх удаа Рай Франк Райг харж байгаа. Тэгээ араас нь овгийн 2 ахлагч ирээд Франкийг авч явах гэсэн ч Рай танихгүй ирнэ шууд л энэ хүн бол миний харшийн үйлчлэгч. Тиймээс эндээс зөвшөөрлгүй авч явахыг зөвшөөрөхгүй гэснээр манай хоёр хамт амьдарч эхэлсэн байна. Ерөнхийдөө амийг нь амарсан байгааз. Үүнээс хойш Райын хоол цайг бэлдээд Франк 5 жил үйлчилсэн. Мэдээж амь насыг нь одоо хүртэл хамгаалсаар л байгаа гэсэн үг Рай. Гэхдээ үе олон язгууртнуудын амь насыг хороосон эгэл жирийн хүмүүнийг гэртээ орогнуулж хамгаалж хаацайлаад байгаад нь бусад язгууртнууд Райд одоо дургүй болж эхэлсэн талаар гişүтэлж анхааруулна. Кадис Этрама де Райзл бүх хугацааны туршид энэ цайдтай ганцаараа л амьдарсаар ирсэн. Түүний анхны үйлчлэгч нь Франкенштейн. Райын хувьд илүү дутуу шунал юу ч аахгүй зүгээр л цонхоор цай унгаа гадаа хорчин юмс үзэгдэл байгалийн сайхныг бишрэн харж байгаа нь л дэндүү их тансаглал гэхийг сонсоод Франк хэсэгл маш их гайхна. Завдалгүй эзэн хаан анх удаа өөрийн цайдтай хүн болох Франкийг урьж авчруулахад энэ уулзалтаар юу ярьсан гэхээр Франк эзэн хаанд хандан хүмүүс бид та нарыг бодвол тис өөр ертөнцтэй. Харин та нар зүгээр л хаан ширээ, урт наслах, хүч чадлын төлөө л өрсөлддөг. Ямар ч утга учиргүй он удаан жил амьдарч яхаар бүх зүйлээ шинчилж дараагийн үеэ гаргасан дэр гэсэн ч үүнийг нь эзэн хаан ээлдгээр хүлээн авч Райын талаар тайлбарлана. Та хоёр цусан гэрээ хийх ёстой. Чиний нас уртсахаас гадна чи түүнд насан туршдаа үнэнчээр өөрчлөн гэсэн үг. Хэрв Рай энэ хорвоо ертөнцийн оршин тогтнохгүй бол Лукедониагийн овг аймаг ганхах буюу эзэн хааны хүч дангаараа мөкснө. Тиймээс Кадис Этрама де Райзл бол эдгээр язгууртнуудын хамгийн дээр оршин тогтнох Ноблес. Ноблес нь язгууртан гих угсаа гарал соёл уламжлалыг өвлөн авч өөрт хадгалан үлддэг нэгэн гэдгийг Франк тэр үед мэдэж авдаг. Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсөн ч зарим язгууртнуудын хувьд Франкт дургүй хിവэрэ. Тиймээс нэг язгууртан Франкийг тулаанд дуудана. Тулаан бол эд дундаа үргэлжилж маш хүчтэй хоёр талаас дайрч Франк ялалтыг ерөнхийдөө авч байгаач хоёр талаас нь сүнсний зэвсэг гэж байдаг байхгүй юу? Сүнсний зэвсгээ гаргаж сургуулалтын тулаан биш яг үхэх сэхэгтэрэл тулж байгаа. Удалгүй Франк өөрийнхөө удирдлагаа алдаж тэнд байх бүх зүйлийг эвдэлж хэмэглэн сүйтгэж зүгээр л ингээд нүдэнд харагдсан болгоно шууд ална гэхээс өөр ямар ч бодол толгойд нь эргэлзээгүй төрж исэн. За энэ л үед түүнийг зогсоож чадах ганцхан язгууртан бол мэдээж яахын аргагүй Ноблес Рай. Тэгэхээр ингээд ахиад амин аварсан гэсэн үг. Энэ бүх үйл явдал болсны дараа Рай Франк хоёр албан ёсоор цулсан гэрээ буюу Франк үрд Райын дэргэд байж хамгаалж үйлчлэгч нь болохоо тангаруулж үүнээс хойш Райыг мастер хэмээн дууддаг болсон түүхтэй. Үзэгдэл одоо үе шилжихэд Франк гişүтэлд Райыг одоо л энэ ертөнцид дасан зохицож бүхэл цаг үед ганцаараа байхыг сонгодог байсан ч энэ байгаа гэр бүлийн түнд маш их аз жаргалыг өгж байгаа талаар нь хэлж гişүтэлж үүнийг нь хүлээн зөвшөөрөөд Сера Режис хоёрыг ч гэсэн өөрсдийнхөө хүссэн зам рүүрөө яваарай гэд буцаад Лукедониод ирсэн чинь байдал бүр шал өөр тийшээ эргэцсэн.
Гэжүүтэл Райтай уулзсан талаараа огт цохиулахгүй байсан учраас үүнд нь уурлаж хорссон Расгрей урвсан гэж үзээд түүнийг гянданд хорж Сера хүмүүний ертөнцөөс авчруулах тушаалыг Райлд өгдөг. За энэ Райл бол нэлээд эвгүй гаралтай. Японд ирсэн даруйдаа л нөгөө сургууль дээр очиод төвөө гээл М21-ийг ч хөдөлж амжаагүй байхад дэндүү хүнд гимтэн тэгснэ ёост сэжгийн юм бэ та нар шиг ийм хүмүүс хүн биш юмнууд энд байх хэрэггүй энэ төр. Тэгээд Серэг харснаа гинт өөр зантаа болж молол. Май хөөрхөн хайр хамт Лукедониороо буцалтаа гэж мэгээд Режис ч гэсэн хажууд нь юу ч болохгүй. М21-ийг гимтээсэн ч гэсэн хазар пранк эмчилждэг. Тэр Райл одоогоос 10 жилийн өмнө Серад гэрлэх санал тавиад Сера татгалцсан чинь тэр авийг юучгүй буснуулад сүйтгээд энэ айлыг нь түүний төрсөн ах Рашаг хараад цааш мэдэгдээд 10 жил хоригдсон юм байна лээ. Ерөн л уура барьж чаддгүй эвгүй хүнд гар. Сера Райлыг ямархуу зан аштай хинт ч хор хүргэж магадгүй гэдгийг мэддэг учраас тусдаа уулзаад Лукедониороо буцаах гэсэн ч нөөвштэй Франкч Райлыг явуулах гэд нэлээд тулалдана. Райл ялагдаад ирэхээ эцэст за яах вэ Сера? Чи надтай ингэж харьцаж байгаа бол гэсний Расгрей Самагийн тушаалыг гаргаад ирнэ. Эзний тушаал бол Лукедониогийнхан бүгд дагаж мөрдөг жамтай учраас явхаас өөр сонголт үлдсэнгүй. Очсон даруйд нь нөгөө л авсан дотор байсан хүнтэй уулзсан уу гэл шууд бодлыг нь нэвт шувт унших гэж Сераг нэлээд таршлахсаар тийм байсан ч Сера ерөөсөө Райын талаар хэлэхгүй дахин урагч болсноор шууд л гянданд. Лукедониод байдал нэлээд хурцдсан гэдгийг манайхан угаасаа ойлгоцсон. Рай, Режис, Франк 3 тийш явхаар болоод Такио М21 5-3-га өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаад эндэ байж игээд уг нь үлдээдیں۔ Гэтэл Лукедониод овгийн ахлагч нар цүрсэн хүлэг онгоцны талаар мэдээлэл ирнэ. Тэр нь мэдээж манай 3 Лукедониогийн газар нутагт аль хэд ирсэн байгаа. Маш олон зуун жилийн хугацаанд хов оосон байсан цайцтай урдын адил Рай орхон тэр. Дотогш ороход нэг тийм өөр хүчтэй аура мэдрэгдээд түүнийг нь тайлахад энэ ертөнцийн төгсгөл гэгддэг эзэн хааны сүнсний зэвсэг Рагнарок. Үүнийг Рай эзэмшдэг. Рагнаркийг харсан Рай ардаа маш том асуудлыг хэлгэлдүүлэн үлдээснээ мэдж байгаа. Цайз руу бусад язгууртнуудыг ойртуулахгүй хамгаалахын тулд Режис тулалдан тэгсэж чи манай урам нууцаар дагаад ирсэн байдیں۔ За хамт явахгүй гэдэг харна онгоцны бүхийгэнд нуугдаад ирсэн ч гэж ашиг. Энэ гур бас алнаа тийм. Ямар ч тач одоо нөгөө талын цайз руу очиж учир начраа олж хинбэ гэдгээ Рай үнэхээр Расгрейн аавыг алсан уу гэдгийг мэдэх гээд байгаа штеп. Нөгөө талд Расгрей аль хэдийн гэжүүтэл Сера хоёрыг урагч гэд цололцсон мөнхийн нойронд автуулна гэд шийдсэн байж идэг. Манай эд цайз руу явах замдаа олон ч саад дотгор дайсантай тааралдаж Райл хүртэл зогсоох гэж үзнэ. М21 Такио 5-3 торгоох гэж үзсэн ч яаж ч ботсон угаасаа дийлэхгүй. Сүүлдээ Франк Ражаг хоёр талаас гарч ирээд жинхэнэ тулаан гэж ямар байдгийг яруу тодор харуулнаа. Ражаг бол жинхэнэ эр хүн гэдэг шиг дүүгээ үнэхээр буруу зүйл хийвэл ах нь юм чинь гэж өрөвдөхгүй шууд хүртэх ёстойг нь хүртээдэг. Тэгээд тулдах явцад Райл нөгөө гурыг гимтэх гэж байхад Франк хамгаалж агаад өөрөө бэрцсэн болохоор Ражаг шууд уушлалт гуйж хэрвээ миний тэнэг дүү чиний анхаарлыг сарниулаагүй байсан бол чи гимтэхгүй байсан гэд өөрийгөө яг адилхан гимтээж байгаа нь ерөнхийдөө ямар үнэж гэдгийг нь харуулж байгаа хаа. Режис харин өөрийн ахтайгаа тулжээ. Ах нь хариуд нь окей мэдөө ахтайгаа тулдаад хэрвээ намайг ялах юм бол цаашаа яв. Ялахгүй бол чи ялагдлаа хүлээгээд үх гэдэг сонголтыг өгдөг. За өстө чанга юм болж байна. Расгрей яг энэ үед гэжүтэлийг мөнхийн нойронд автуулах гэж байтал гэжүтэл түн тандан. Расгрей самаа. Үнэн дээр танаас хинч хизээч урваагүй. Та бүх язгууртнуудыг удирдах дүрээр дэндүү туршлагагүй байна. Та Кадис Этрама дээр Айслыг яагаад тэгж их үзий яддгаа өөрөө мэддэггүй. Учир нь тэр өмнөх эзнийг хөнөөс нь нэгэнгээд байгаа. Та нарын хувьд тийм л ах. Гэхдээ Расгрей самаа өмнөх эзэн хаан буюу таны аав Райд өөрийн судлаа залгамжлуулах гэснээс болж түүнийг та одоо хүртэл үзий ятсан. Би үнэхээр мөнхөд нойрсох нүгэл үйлдсэн нь үнэн бол тэр нь таныг буруу зүгтэлүүдийг хүртэл чиглүүлсний минь шийтгэл болог. Таныг эзэн болоход тохирсон нэг нь болгож өсгөөг нь миний л буруу. Өмнөх эзэн яагаад таныг угсаа залгамжлуулаагүй гэж бодож байна? Рай яагаад эзний саналаас татгалцсан гэж бодож байна?
тэдний хэнийхэн ч сэтгэлийг ойлгохыг хүсээгүй. Зөвхөн өөрийнхөө сэтгэл хөдлөлд давтаж уур хилэн хатаа хорсолдоо ялагдаж өөрийнхөө энэ бардам зандаа хүлэгцээр байгаа үед ариун энэ тагшин газар Лукедониод мөн язгууртнуудад ирээдүү гэж үгүй билээ гэж хэлснээр Раскрай уур бухимдлаа дэвчиж чадалгүй гişүтэлийг мөнхийн нойронд автуулах яг энэ цаг үед Кадисетрама ди Райзл гаднаас орж ирнэ. Рай орж ирмэгцээ гişүтэл Сэр хоёрыг мөнхийн нойронд автуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэснээр энэ дайн эхэлж байгаамаа. Эзнийгээ хамгаалж хамгийн түрүүнд Кей дайрсан ч угаасаа юу ч болохгүй. Үүнийг харсан дараагийн ахлагч нар болох Розариа, Лудис нар дайрсан ч гарааж хөдөлгөхгүйгээр чимээгүйхэн зогсоод бүгдийг нь оюун санаагаараа удирдан хөдөлгөөнгүй болгосноор эцэс төгсгөлгүй Раскрай Рай хоёр тулдахаар болж байгаа. Раскрай өөрийн гэсэн эзэн хааны Рагнар гэлттэй Раскрайн дайралт бол ерөөсөө л чи миний дээр гарна гэж байхгүй, би л ганцхан эзэн хаан байх ёстой, чи бол миний аавыг алсан ийм язгууртныг бид хизээч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өөрийнхөө уур хилэн атаа орсолдоо автан дайрсаар. Гэхдээ энэ бүхэн ч ялгаагүй Райд нөлөөлөхгүй. Рай юу ч зөв, юу ч буруу эсвэл өөрийгөө буруугүй гэж нотлохыг ч хүсээгүй. Түүний хэлсэн зүйл бол чи эзэн доногддог хүч чадлыг сурч эзэмшихээс нааш надад ганц шалбархай үүсгэж чадахгүй гэдэг. Энэ бүхнийг сонссон овгийн ахлагч нар зэрэг дайрах үед Рай өөрийн цусан талбайг үүсгэн тэр хавийг юучгүй замхран алга болгох гэж байгаа мэтэл. Эцсийн мөчөд Раскрай өөрийн сүүлийн хүчээ шавхан дайралтаа хийснээр Рагнаркор цусан талбайг зогсоож чаддаг. Үүний дараа Рай баруун гарнаасаа дахин нэгэн Рагнарк гаргаж ирэхэд Раскрайн элдний хажууд энэ тэнцүүхэн агаарт зөөлөн тогтох мөчөд өмнөх эзэн хааны сүүлчийн захиас хүрэхэд бэлэн болно. Раскрай, чи аавыгаа харж гин үү? Энэ бол миний Рагнаркт үлдээсэн гэрээслэл. Өөрөөр хэлэх юм бол би одоо энэ ертөнцид оршин байгаа болсон. Миний гаргасан шийдвэр баггүй үүмэн гаргасан бизээ. Одоо чамд бүхнийг тайлбарлая. Эзэн хааны үрд норсон шалтгаан бол язгууртнууд маш удаан жилийн турш амьдарсаар л байдаг. Эртний хууль тогтоолын дагуу язгууртнууд мөнх амьдралыг сонгож өөрсдийн овгийг урт удаан захирдаг жамтай. Үүнтэй харьцуулахад хүмүүс ямар байдаг гэж богинохон заяатай, богинохон амьдралтай. Тэдний амьдрал сул дорой агшин зурих. Гэхдээ зарим талаараа дэндүү шунал татам үзэсгэлэнтэй. Тэд ганцхан өдөр илүү амьдрахын тулд илүү их хүчтэй болохын төлөө маш их хичээж өөрчлөгддөг. Үүнийг хувьсэл гэдэг юм. Тиймээс таалагдахгүй тогтолцоо байвал орхиход л болно. Ийм энгийн зүйл хизээч надад бодогдож байгаагүй. Хичнээн эрх мэдэлтэй байсан ч бид хизээч эрх чөлөөтэй байгаагүй мэнлээ. Тэр үед бид язгууртнууд ч гэсэн өөрчлөгдөн хувьсах хэрэгтэй гэж бодсон учраас хамгийн их итгэдэг овгийн бүх ахлагч нартайгаа хамт нойрсох шийдвэрийг өөрөө гаргасан. Нэг үгээр хэлбэл Лукедониагийн шинэ ирээдүйн төлөө овгийнхоо ахлагч нартайгаа хамт эзэнтэн мөнхийн нойронд автсан. Тэндээс өхөн гişүтэлийг үлдээж ирээдүйг хэрхэн өөрчлөгдөн хувьсаж байгааг өөрийн нүдэрээ харж ажиглаж байх хэмээн үлдээсэн билээ. Тэгэхээр энэ бүхний цорын ганц гэрч, цорын ганц үннийг зөвхөн гişүтэл мэдчихсэн. Тийм ч учраас Райг Лукедониороо буцаж өөрийн гин буруугүй гэдгээ нотол гэсэн нь утга учиртай л байж. Төд удалгүй эзэнтэн мөх нойрсны дараа шинэ эзэн шинэ овгийн ахлагч нарын төөрөгдөл гişүтэлийн төсөөслөнс дэндүү том орон зайд тэлсэн. Тэднийг удирдан чиглүүлэх болсон Раскрай самагийн байдалч тун хүнд нөхцөлд. Яагаад гэвэл Раскрай өөрийнхөө нүдэрээ хараагүй. Хүмүүсийн ам дамжсан цуу ярианд итгэснээр энэ дэлхий дээр тухайн үед оршин тогтнодоггүй нэгнийг үзэн ядаж ата хорсолтоо автснаар түүний ахлагч нарч үүнд нь итгэсээр ирсэн. Гişүтэл зүгээр л тайлбарлаад байдлыг дэндүү амархан болгохыг хүсээгүй. Учир нь энэ бүхнийг өөрийн сэтгэл зүрх бие махбодороо мэдэрч жинхэнэ үннийг бүгд өөрсдөө олж мэдээсэй гэж хүссэн. Учир нь тэр чинээгээрээ Лукедониагийн ирээдүй гэрэлтэх юм. Бүгдийг тайлбарсны дараа гişүтэл Раскраяас уучлал ирэн өөрийн шийтгэлийг хүлээн авах гэсэн ч Режис Сэр хоёр жалгаагүй айдлах шийтгэл авахыг л хүснэ. Бусад овгийн ахлагч нар өршөөл ирэн Лукедониагийн төлөө бүх зүйл буруу ойлголт өөрчлөгдсөн талаар хэлэхэд энэ л үед Раскрай шууд л өөрийнхөө гин бурууг ухаарч гişүтэлийг тэрвэрэн таал намайг ганцаардаж байхад таал миний дэргэд үргэлж байдаг байсан. Таал намайг хайрлсан. Таал надтай ярилцаж ойлгодог байсан шүү дээ. Тийм байхад
Тийм байхад би таныг хэрхэн үгүй хийж чадах вэ хэмээн сэтгэл зүрхнээсээ одоо л ойлгож байгаа мэт. Эцэст нь Лукедониагийн эзэн Раскрей одоо л өөрийнхөө хийх ёстой зүйлийг мэдэрч ухаан ойлгон жинхэнэ удирдагчиг байж чадах хэмжээнд хүрсэн үед л магадгүй энэ хоёр Рагнарк нэгэн бүхэл болох учиртай байсан биз. Өмнөх эзний гэрээслийн сүүлийн мөчөд Раскрей охин минь гişүтэл Рай өөр босод бүх язгууртнууд аавынх нь чамд хийж өгч чадаагүй бүх зүйлийг хийж өгч байгаа үстэй. Аав нь чамдаа маш их хайртай. Юу ч хэлэхгүйгээр аавыгаа нойрсон дуучлаарай. Хэрвээ хэлчих юм бол чинийхээ нулимсыг хараад шийдвэрээсээ аав нь няцахгүй гэж маш их хэмээсэн учраас энэ шийдвэрийг ганцаараа гаргасан юм шүү. Баяртай миний хайртай бяцхан Раскрей. Раскрей Рагнаркийг тэврэх мөч бол яг л аавыгаа тэвэрж байгаа мэт үнэхээр их сэтгэл нь өвдөж аавыгаа сансан сэтгэлээ одоо л ил гаргаж байгаа юм болов. Ингээд Лукедониагийн өөрчлөлт хувьсэл он удаан жилийн дараа шинжлэгдсэн шиг шинжлэгдэж уур амьсгал өмнөхөөсөө тис ондоо дэндүү халуун дулаан яг л үнийг өмнөх эзэн хаан хүссэн байх. Харин манай эд хүмүүний ертөнц рүү буцахаар болж байгаа. Хин гэхээр баг бүгдээрээ за Рай сурагч хിവэрээ, Франк захирал хിവэрээ, Режис Сера хоёр насанд хүртлэх хүний ертөнцид туршлах суралцахаар болсон бол манай гурван кул залуус маань сургуульдаа хамгаалагчаа хийгээд жинхэнэ утгаараа яг л хүн шиг амьдрахаар болсноор энэхүү гайхалтай аниме маань дуусж байна. Энэхүү аниме нь язгуур угсаа, дээд зинда хязгааргүй хүчтэй байх нь өөрөө агуу байхын баталгаа биш. Эрх мэдэл гэдэг нь давуу эрх бус. Харин бусдын өмнө хүлээх хариуцлага, хүч чадал гэдэг нь дамгаалах зэвсэг бус. Хамгаалах итгэл гэдгийг сануулсан гэж бодож байна. Ямар ч ертөнц, ямар ч цаг үед хүн чанараа хадгалж үлдэх нь жинхэнэ үнцэн бөгөөд хамгийн төгс илэрхийлэл баг. За тэгээд дараагийн бүлэг гэж байхгүй шүү манайхаа. Дууссан шимтэн үзсэн та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол лайка дараад мэдээж бас subscribe дараад гоё сэтгэлдлүүдээ үлдээгээрэй. Ямар дүр нь илүү кул байсан таалагдсанаа бас бичээрэй. Дараагийн гайдаараа уулзтлаа. Түр баяртай. Зүрх